Хүний эрхтэр та бүхэн маань нэг зүйл анхаараарай. Хүний эрх гэдэг бол нэг хичээл сургалтын дээр хэрэгэлдэг сайхан үг биш. Хүний эрх гэдэг бол урай зорилгоод хухалдахтаа ашигладаг тийм тунхагийн шинжтэй ойлголт авах бишээ. Хүний эрх гэдэг бол та бидний сахин хамгаалах ёстой нийгмийн дэг журмын үндэс. Та бидний хамгийн сайн харж хандах ёстой үнэт зүйл юм шүү. Жоохон хар үгээр хэлэхэд гэмт хэрэгтэн хэрэгтнээр байх ёстой шүү. Цагдаа цагдаагаараа байх ёстой. Энэ хоёрын хоорондын дундын зааг одоо орчин хэллэгээр бол ийм эрлий зорчин хэллэгээр бол хибрид юм байж болохгүй. Гэмт хэрэгтэн бол гэмт хэрэгтэн, гэмт хэрэг бол гэмт хэрэг, цагдаа бол цагдаа. Монголын цагдаагийн байгууллагын игнэр ямагт цэвэр ариун байх ёстой. Монгол улсын хэлийг хамгаалж байгаа хэлчдийн хамгийн ариун зүйл Монгол улсын хэлний тэмдэгт баг нь хэл байдаг бол цагдаагийн албан зүтгэж байгаа та бүхний хамгийн ариун хэлж анжин шугам бол гэмт итгээр, гэмт хэрэгтэн, гэмт явдлын болон түүнтэй тэмцдэг хангар бүргсэн цагдаагийн байгууллагын хоорондын хэл хязгааруудыг та бүхэн маань ямар тохиомсорж ажиллаарай. Хууль зүйн дотоод хэргийн салбарын төсөв 2025 он түүхэн дээд хэмжээгээр батлагдсан. Түүхэн дээд хэмжээгээр батлагдсан. Энэ бол бидний үйл ажиллагаа хангалттай сайн болчлоо гэсэн үг биш. Бидний хүсэж байсан хавьгүй илүү хүсэж байсан. Тэгвэл хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд болон харийн агентлаг байгууллагуудынхаа дарагтай хамт энэ асуудал онцгойлон анхаарч хүний эрхийг хангах чиглэлээр бид нар ажил үүрэг зохион байгуулна гэж улсын хурлын өмнө амлалт өгч энэ төсвөө нэмэгдүүлсэн гэдгийг тодтогч хэлье.